Turbo киноос өгт эргэн тавтаа морил бид 2026 онд буюу саяхан нээлттэй хийсэн тоглоомын төөх 5-ыг ярьж өгөх гэж байна. Дахиад нэг өдөр эхэлж Бонни өөрийн хамгийн дуртай зүйлээ тоглоомороо тоглож байв. Гэтэл ойрол завих Жордны цовоо зантай хувцалсан эхрүүдийг хармагцаа тоглохоо гинэт боллоо. Эхрүүдийг харангуудаа тэр дороо нуугдчихсан тэр. Найз нөхөдтэй болохыг маш их хүсдэгч эхрүүд рүү дөхөж очоод хамт тоглох уу гэж асуухаас ичээд зүрх нь хүрэхгүй байлаа. Боннигийн дахин ухарч нуугдахыг харсан Джесси хэрэгт оролцохоор шийдэв. Тэр Бонниг өөрийг нь авахаар гарч ирнэ гэж найдан ил харагдаг газар очиж хэвтлээ. Энэ төлөвлөгөөнд шууд л хэрэгжиж Бонни Джессиг авахаар гүйж оцсон ч яг эхрүүддээ нүүр тулчихсан тэр. Эцэндээ Бонни шууд нүрээ таглав. Эхрүүд зүгээр л инээдэн болгон инээчгээд гэрлүүгээ гүгээд орчихлоо. Урам нь хугарсан Бонни тоглоомуудаа цуглуулад гэртээ орлоо. Төд удалгүй Бонни аав ээжтэй найз нөхөдтэй болоход ямар хэцүү байгаагаа ярьж сэтгэлээ уудааллаа. Аав ээж нь түүнийг тайвшруулж цаг хугацаа өнгөрөх тусам бүх юм дээрднэ гэж хэллээ. Удалгүй Бонни унтаад өглөө. Джесси энэ яриаг сонсоод Боннигийн өмнөөс үнэнхээр их бухимдана. Эхрүүдтэй очиж уулзахаар шийдэн тэдний гэрэл очтол тэд цоошин цахим төхөөрөмжөд хамаг анхаарлаа хандуулчихсан байв. Ойролцоох зарим тоглоомууд юу болоод байгааг тайлбарлаж өглөө. Иймэрхүү төхөөрөмжүүд хүүхдүүдийн дунд жинхэнэ хит болоод байгаа юм байна. Хүүхдүүд одоо дэлгэц ширтэж хамаг цагаа өнгөрөөдөг болсноор уламжлалт тоглоомуудыг тоохоо байсан гэн. Джесси үүнд итгэж чадахгүй байлаа. Баримтжуулахын тулд бусад тоглоомууд түүнийг дээвэр дээр дагуулж гараад өөрийн нүдээр харууллаа. Гэрийнхээ эргэн тойрон хартал тэдний зүв байв. Харагдсан хүүхэд бүр гартаа тийм төхөөрөмж барьсан байлаа. Бонни л ганцаараа тийм төхөөрөмжгүй хүүхдүүдийн нэг бололтой. Тэр хооронд Боннигийн аав ээж түүнийг бусад хүүхдүүдтэй харилцахад нь туслах арга замуудыг хайсаар байв. Технологи тусгуулж магадгүй гэж найдаад түүнд зориулж нэг төхөөрөмж худалдаж авсан байна. Бонни хайрцгийг нь догтлон задалж Лили Пад нэртэй ногоон мэлхийн хэлбэртэй таблет гарч ирэхийг харав. Тоглоомод түүнийг ямар их баярлаж байгааг шууд анзаарлаа. Мөн шин төхөөрөмж Боннигийн анхаарлыг ямар хурдан татсныг ч анзаарав. Тэр цагаас хойш Бонни бараг хамаг цагаа Лили Падыг ашиглахад зарцуулж эхэллээ. Өдөрч, шөнөч, таблет түүний гараас салхаа болов. Тоглоомод зүгээр л Боннигийн түнд улам бүр донтхыг харахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа. Нэг өглөө Бонни өглөөний цагаа уухын тулд төхөөрөмжийг арай гэж нэгэм тавив. Түүнийг өрөөнөөс гармагц тоглоомод нөхцөл байдлыг хэлцэж эхэллээ. Лили Пад ирснээс хойш Бонни тэдэнтэй бараг тоглохоо болжгэн. Одоогийн байдлаар тоглоомуудыг ахалж байгаагийн хувьд Джесси энэ асуудлыг шууд шийдвэрлэхээр боллоо. Тэр Лили Пад руу очиод өөрийн санаа зовж байгаа зүйлээ шулуухыг хэлнэ. Джесси Бонни дандаа дэлгэц ширтээд байвал бодит найз нөхөдтэй болж чадахгүй гэж мархав. Тоглоомод сүүлийн хэдэн сарын турш Бонниг илүү нийтэж болгох гэж хичээж байгаагч санууллаа. Лили Пад гомдохын оронд өөрийнхөө чадваруудыг гайхуулж хариу барив. Тэр өөр хэл орчуулж, ая тоглож, бүр хүмүүсийг хооронд нь холбоход тусалж чаддгаа харууллаа. Энэ сүүлчийн боломж нь бүгдийн анхаарлыг татав. Боннид найз нөхөдтэй болоход нь туслах явдал бол тоглоомод зуны турш хижээж ирсэн гол зүйл байлаа. Джесси сэтгэл нь хөдлөхийн оронд бүржих бухимдлаа. Тэдний яриа удалгүй хэрүүл болж хувирав. Зөрчил улам хурцдахаас өмнө Бонни гинэт өрөөлөвгөө гүгээд орч ирлээ. Тэр баярлсандаа дэлбэрэх гэж. Лили Падаар дамжуулан тэр хит хитэн охидтой чатанд холбогдож, удалгүй тэд түүнийг хамт хонох үдшилтэд урьсан байв. Бонни баярлсандаа чангаар хашгирав. Эцэг ихэнч гэсэн Бонни эцэст нь найз нөхөдтэй болж эхэлж байна гэж бодоод твэлийн их баярлаа. Тэр шөнөдөө Джесси Вүдитэй нуцаар холбогдлоо. Бонни Лили Падтай ямар ойрхон болсон зэрэг болсон бүх явдлыг түнд тайлбарлалаа. Джесси мөн өөрийнхөө түүхийг дурсана. Тэр өөрийн анхны эзэн Эмилигийн тухай, Эмили томрох тусам тэдний холбоо хэрхэн бүдгэрсэн тухай Вүдид ярив. Эцэст нь Эмили түүгээр тоглохоо бүр мөсөн болсон юм. Джесси ийм зүйл Бонни дахиад тохиолдож магадгүй гэж айсандаа Вүдигаас буцаж ирээд туслаач гэж гуйлаа. Маргааш өглөө нь Бонни сэтгэл нь маш их хөдөлсөн сэрэв. Хамт хонох үдэшлэгийн тухай л тэр бодчихлаа. Энэ нь түүний анхны үдэшлэг байх учраас бүх зүйл төгс байгаасаа гэж хүсжээ. Түүнийг ажиглахыг хүссэн Джесси Боннигийн замын цүнхэнд нууцаар авирж ороод булсайг дагуулж авлаа. Хөдлөхөөс өмнө тэр баазаас гэрт байгаа зүйлсийг буцаж ирэх хүртэл нь хараад байж байгаарэ гэж гуйв. Замдаа Бонни зарим тоглоомын цүнхэнд нь орчихсон байгааг анзаарч тэднийг хамт байгаад баярлан инээмсэглэлээ. Эцэст нь тэр Джессигийн гэрт очиж үдшилтэд ирсэн хит хитэн охидтой танилцав. Харамсалтай танилцуулга түүний бодож байснаар сайн болсонгүй. Охид түүнийг одоо хүртэл тоглоом тврээд явж байгаад шууд л шоолж эхлэв. Тэдний хариу үйлдэлд ичсэн Бонни Джесси булсай хоёрыг аавда хурдан бутааж өг. Джесси Бонни ганцаарыг нь үлдээхийг хүсээгүй. Булсайн хамт тэр машинаас нууцаар гараад зайнаас ажиглахаар шийдэв. Цонхоор хартал
нэг сонир зүйл харагдав. Бонниг урьсан ч гэсэн бусад охид түүнийг үйл ажиллагаанд оролцуулах сонирхолгүй байгаа болтой. Джесси шийдэл бодож амжихаас өмнө нэг насанд хүрсэн хүн ойртож байгааг анзаарав. Тэр даруй булсаа тэр хоёр хөдөлгөөнгүй болж хөшлөө. Өнөө хүн тоглоомуудыг сандргүй үлдээчих гэж бодсон эмээ байж тарав. Тэр Джесси дээр бичсэн нэрийг хараад эцэнд нь буцааж өгөхөр шийдлээ. Эмээ зөв зүйл хийж гэн гэж итгэсээр Эмилигийн гэрлүү жолоод очив. Очмогцоо Джесси булсаа хоёрыг шуудангийн хайрцагт хийчгээд яваад өглөө. Хоёр тоглоом шууд л сандарч эхлэв. Тэд ямар нэгэн байдлаар Бонни руу буцах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Оргох анхны орлого нь тэднийг ойролцоох морины жүжээр хөтлөв. Зам хайж байхдаа Джесси нэг морийг хараад гэртээ харахад нь тусалж магадгүй гэж найдлаа. Гэтэл бүх зүйлс бүхэлдээ буруугаар эргэж аврагдахын оронд цохигдож очлоо. Джессиг арай гэж ухаан ороход булсаа өөрөөс нь салчихсан байв. Эзэмшил газрын шинэ эзэн түүнийг аваад гэрлүүгээ орцсон байв. Гэнэт ганцаараа үлдсэн Джесси түүнд хүрэх зам хайж эхлэв. Боннигийн гэрт бааз элтгэлээ бэлдээд завгүй байлаа. Бусад тоглоомуудын өмнө тэр Джесси сэтгэлээ хэрхэн нээхэд дахин сургуулж байв. Яриагаа төгс болгож амжихаас өмнө гинтийн зочоо ирлээ. Вуди буцаад ирэв. Тоглоомоо түүнийг ахиж харсандаа үнэхээр их баярлалаа. Хэдийгээр тэр тэтэнтэй хамт амьдрахаа болсон ч төөрч хоцорсон тоглоомуудыг өөрсдийг нь хайрлах хүүхдүүдтэй уулзуулахад цагаа зарцуулдаг болсон байв. Джессиг нууцаар үдшилэг рүү яваад буцаж ирээгүй гэж сануулснаар тэдний уулзалт удаа үргэлжилсэнгүй. Түүнд ямар нэгэн тохиолдсон байж магадгүй гэж ухаарсан Вуди шууд л санаа зовж гэлээ. Энэ хооронд Джесси булсыг хайсаар байтал нэг гахаа гинэт түүнийг шүүр авч цааш авч яв. Эхэндээ тэр булсайн байгаа гэрлүү авч очиж гин гэж бодсон ч гахаа түүнийг амбаарт аваачаад хайчлаа. Тэр амбаар нь хачин сонин тоглоомуудын цуглуул байлаа. Тэдний ааш зан Джессигийн өмнө нь харж байсан зүйлсээс шал өөр байлаа. Зарим нь хоос аягнаас цай ууж байгаа юм шиг жүжиглээд байхад зарим нь сонин юм давтан хэлжэв. Тэр хажуу хүмүүсийн дунд Джесси эцэст нь Смарти нэртэй тоглоомтой уулзлаа. Бусадтайгаа адилгүй нь Смарти тэр хавийг үнэхээр сайн мэдж байлаа. Түүнийг булсыг олоход туслах хамгийн боломжтой хүн гэж үзээд Джесси туслахыг ятгах чадлаа. Тэд амбаараас оргож гэрлүүгээ төхөж очлоо. Замдаа зайн дуусчихсан Смартигийн хувьд үнэхээр ятарсан аялал боллоо. Тэднийг дотгош ороход тэр бараг бүх чадлаа барчихсан байв. Ундрахаас өмнө Смарти Джессид зай байгаа газрыг зааж өглөө. Зайгаа цэнэглэсний дараа түүний зан арын шин шаал өөр болчихв. Ирч хүчээр цэнэглэгдсэн тэр гэрт амьдардаг хэд хэдэн хуучин найзуудтайгаа шууд холбогдлоо. Энэ уулзалт маш их сэтгэл хөдлөхөн болов. Смарти найзуудтай олон жилийн турш уулзаагүй дурсамжаа ярилцаж цагийг хамт өнгөрөв. Харин Джессид саадах тансаглал байсангүй. Булсан алга болсон хിവэр байгаа. Минут бүр чухал гэдгийг Смартид санууллаа. Туслахыг хүссэн хүн харагдахгүй байсан учраас Джесси бийдан үргэлжлүүлэхээр шийдэв. Тэр дээд тал руу явсан ч Смарти болон түүний найзууд дагаад явж байгааг мэдлээ. Эцэн тэд Бэлигийн унтлахын өрөөнд ирэв. Тэнд байх нь Джессид хүчтэй дурсамжийг санууллаа. Тэр өөрөө Эмилитэй өнгөрүүлсэн өдрүүдийг санагдуулж тэгээд өнгөрснөө дурсахаас өөр аргагүй болов. Эргэн тойрноо харж агаад эцэст нь булсыг олж харав. Түүний сэтгэл шууд л амрах шиг боллоо. Тэдний туулсан бүх зүйлийн дараа тэр эцэст нь түүнийг оллоо. Харамсалтай нь энэ баяр удаа үргэлжилсэнгүй. Джесси сэтгэлээр унаж Смартид уурлаж эхлэв. Тэр хайлтын явцад Смартиг их тус болоогүй гэж гомдлож бүр түүнийг ашиггүй гэж хэлэх хүртэл явжээ. Тэдний маргаан Блей тижээвэр гахаатайгаа өрөөнд орж ирснээр тасарлаа. Тоглоомод шууд амьгүй мэд чимээгүй хөдөлгөөнгүй хэвтэв. Нуугдж байхдаа Джесси Блейг ажиглаж түүний Боннитой төстэй талуудыг анзаарч эхэллээ. Блей ч гэсэн олон найзгүй бололтой. Джесси харах тусам тэд хамтдаа байвал үнэхээр сайн ойлголцсон гэдэгт улам бүр итгэлтэй боллоо. Яг энэ үед Бонни үдэшлэхээс буцаж ирнэ. Тэр баяртай биш, харин урам нь хугарсан сэтгэлээр унсан харагдана. Тэнд юу ч болсон бай, түүний бодож яснаар болоог нь тодорхой байлаа. Мөн бүх зүйлсээ хаячгаа тэр чимээгүйхэн алхаж явв. Тоглоомод шууд Лили Бадаас Джессигийн алга болсон талаар асууж эхлэв. Тэдний шаардлагаас уралсан Лили Бад Боннигийн аавын анхаарлыг татаж тоглоомуудыг цэвэрлүүлж эхэллээ. Нэг нэгээр нь баг бүх тоглоомыг цуглуулж крачент хийв. Зөвхөн Вуди Бааз хоёр л хураалагаас мултарч чадлаа. Хариулт авах хэрэгтэйг ухаарсан Вуди Бааз хоёр анхаарлаа Лили Бад дээр төвлөрүүлэхээр шийдлээ. Тэдний эхний алхам энгийн байв. Түүнийг тижээлээс салгаж Джессид юу тохиолдсныг илчлэхийг албадахыг найдлаа. Блейгийн гэрт шүн болоход Джесси Смарти болон түүний найзуудад хэрхэн хандсанаа бодож эхлэв. Өөрийгөө шудраг бос байснаа ухаарж тэр тэднийг ашиггүй гэж хэлснийхэн төлөө чин сэтгэлээсээ уучлалтгав. Түүний чин сэтгэлийн уучлалт тэдэнд маш их утгагүй байлаа. Зөрчлийг ардаа орхиход олон цаг шаардагдсангүй. Тэд хамтдаа шин зорилго дээр анхаарлаа төвлөрүүлэхээр шийдлээ. Джессиг Бонни руу буцаахад туслах мөн Бонни Блей хоёрыг найзууд болох аргыг олох. Ярилцах үеэр Снэпи нэг санаа олдлоо. Тэр Джесси булсын хоёрын зургийг аваад сургуу болсон тоглоомод гэж захин орчинд нийтлэхийг санал болгов.
Энэ төлөвлөгөө санснаас ч илүү сайн хэрэгжлээ. Тэр зураг эцэст нь сансрын рейнжруудын анхаарлыг татаж мэдээллийг Джессигийн хуучин тоглоом найзуудтай хуваалцлаа. Мэддэг зүйлсээ нэгтгэснээр тэд эцэст нь Джессигийн байгаа газрыг зааж чадав. Удалгүй Блей шинэ Кобе охин тоглоом хүлээн авлаа. Шинэ цуглуулгадаа баярлсан тэр бүх тоглоомоо цуглуулж түүх, адал явдал зохиож эхлэв. Ойроос ажиллаж байсан Джесси энэ бол төгс боломж гэдгийг ухаарлаа. Тэр Смарти болон түүний найзуудад бодит тоглоом ямар байдгийг мэдрүүлэхийн тулд нэгдхийг уриалав. Энэ төлөвлөгөө үнэхээр сайн ажиллалаа. Олон жилийн дараа анх удаа Смарти болон түүний найзууд ашиглагдахгүй суухын оронд бодит тоглоомын цагийг таашаан өнгөрөв. Өөр газар Лилипат эцэст нь хэсэг чадaltaй болсон ч суул дорой удаан хിവэр байлаа. Вуди бааз хоёр шууд л түүнийг байцааж эхлэв. Джессид юу тохиолдсныг хэлхийг шаардав. Тэр хамтран ажиллахаас татгалцаар байхад тэд Сэмиг авчирлаа. Сэми үнэхээр ажилдаг гартай. Төхөөрөмж шууд ажиллаж чаддаг. Яг тэр үед Джесси Булсай хоёрын зураг бүхий зурггүй болсон тоглоом гэсэн шошготой мессеж ирэв. Тэр зураг шууд л анхаарлын төвд орлоо. Харамсалтай нь Лилипат энэ мэдээллийг тараахаас сэргийлж чадсан байна. Чадал багтай байсан ч тэр тэмцэж файлыг хэвлэгч рүү чиглүүлв. Зураг хэвлэгдэж эхлэхэд тоглоомод түүнтэй тэмцэлтэй. Баримтыг амьд үлдээхийг хүсээгүй Лилипат ойролцох цаас усгагчийг ажиллууллаа. Машин хэвлэгдсэн хувийг хэн нэгэн ашиглагаас өмнө шууд л устгахчлаа. Ашгүй, энэ бол цорын ганц хувь байсангүй. Бонигийн ээж ч гэсэн зургийг хүлээн авч Бонид харууллаа. Сонирхсан тэд цааш шалгаж зураг дээрх тоглоомод үнэхээр Джесси Булсай хоёр мөн болохыг хурдан анхаарлаа. Энэ нээлттэй Бонигийн алга болсон тоглоомод олдсныг баталж өгөв. Энэ хооронд Блей тоглоомоо дуусгалаа. Смарти болон түүний найзууд туйлын их баяртай байв. Тэд олон жилийн турш ингэж амьд байгаагаа мэдрээгүй байсан юм. Бодит тоглоомыг мэдрэх нь тэдэнд тоглоом байна гэдэг юу болохыг санууллаа. Удалгүй Смарти Бонигоос тэдэнд алга болсон тоглооморд үнэхээр байгаа эсхийг нь асуусан мессеж хүлээн авлаа. Джесси өөрөө хариулж хаягийг Бони руу буцаа илгээснээр тэр тэднийг авч чадхаар боллоо. Джесси Булсай хоёрыг буцааж авахар шийдсэн Бони Блейгийн гэрлүү чиглэв. Вуди бааз хоёр нууцаар боломжийг ашиглан хамт аяллаа. Замдаа Бони найз болохыг хүссэн охиноосоо цуврал ичгэвтер мессежүүдийг хүлээж авсаар байв. Тэр мессежүүдийг түүнийг одоо хүртэл тоглоомд санаа тавьж байгаад нь ичгүүртэйг нь санагдуулдаг. Тэдийг Блейгийн гэрт очиход түүний итгэл бүрэн алдагдсан байв. Ирэхэд Блейгийн Бонигийн тоглоомуудыг доош нь авчирч өгөхийг хүслээ. Тэр Джесси Булсай хоёрыг баяртайгаар буцааж өгч Бони тавьширна гэж найдаж. Харин Бони тэднийг авахаас татгалзлаа. Өмнөх гомдолтой мессежүүд түүний бодол санаанд маш хүчтэй хүнд туссан байв. Бусад охид юу гэж бодох бол гэж санаан зовж Бони Джесси Булсай хоёрыг үлдээхээр шийдэв. Тоглоомод түүний шийдвэр сэтгэл нь маш их өвдлөө. Блейч гэсэн урам нь хугарсан харагдана. Тэглээч тэр Бонид тоглоомод түүнийг буцаад ирэхэд өгөхөд хизээд бэлэн байх болно гэдгийг элдгээр хэллээ. Бониг явсны дараа Блей Джесси Булсай хоёрыг дээш нь авч гарч өрөөндөө буцааж тавив. Өрөө хосормогц Джесси шууд босч хаалга руу гүйж Боник холтгоос өмнө амжиж барьж чадна гэж найдав. Булсай тэд хэдийн явчихсныг зааж өглөө. Төд бодлого Смарт ирэв. Болсон бүх зүйлд гомдсон Джесси Смартид уураад имийг аргалаа. Тэр түүнийг нөхцөл байдалд буруутгаж ууртайгаар дайрав. Тэр даруй хэсэг үгэндээ харамслаа. Буруутгагдсандаа гомдсон Смарти яваад өглөө. Түүний холдон явахыг харах нь Джессид бүрж дор санагдав. Түүнийг бүх зүйлдээ ганцаараа нүүр тулуулахыг хүсээгүй Булсай араас нь даглаа. Энэ хооронд бааз Вудигээс түр салж сансрын рейнжрүүдэд хүрээлэгдээд тэд түүнийг сөөржийн төлөө ажилдаг дайсны агент гэж эндүрлээ. Түүнийг барьж аваад байцаалаа. Бааз тэдэнд дайсан биш гэдгээ ойлгуулсны дараа үл ойлголцол шийдэгдэв. Тэр Джессигийн нөхцөл байдлыг тайлбарлаад түүнийг хайхад туслахаар сансрын рейнжруудыг ажилд авлаа. Тэд хамтдаа Блейгийн гэрлүүд авталж боломжит бүх газраас хайж эхлэв. Харамсалтай нь тэдний ихэнх хичээл зүтгэл буруу байлаа. Тэд Джессигийн нуугдах боломжгүй тамсаргүй газруудыг нэг бүрчлэн хавь. Эцэст нь тэд Смарти болон түүний найзуудтай таарлаа. Бусадтайгаа адилгүй Смарти Джессигийн хаашаа очсныг үнэхээр мэдэж байсан учраас хайлтын багийг зөв чиглэлд хандуулав. Яг энэ үед Боник ээж охиндоо нэг зүйл зовоож байгааг нь анзаарлаа. Жаахан зоригжуулсны дараа Бони эцэст нь тоглоомуудаа яагаад үлдээснийхээ бодит шалтгааныг хэлв. Тэр ээжтэй чатнаас авсан гомдолтой мессежүүдийг харууллаа. Бонигийн хэр хэмжээнд сэтгэлээр унсныг харсан ээж нь түүнийг тусгай амттнаар баярлуулахаар шийдэв. Бони өөр зүйлд анхаарлаа хандуулж байхдаа Лилипат болсон бүх зүйлд буруутай мэд санагдаж эхэллээ. Зөвхөн гай зовлон авчирсан гэж итгэсэн тэр Бони өөргүйгээр илүү дээр байх болно гэж шийдэн хангамжийн харьцаг руу чимээгүйхэн өмхрөө оров. Энэ хооронд Джесси дурсамжаар дүүрэн газартаа буцаад ирлээ. Тэр анхны эзэн Эмилитэйг олон цагаар тоглож өнгөрөөдөг байсан моднид орсов. Бодол автан тэр болсон бүх зүйлийг тунгаан бодож дэмий тэмцэл хийж байсан юм болов уу гэж гайхаж эхэллээ. Төд удалгүй Булсай түүнийг гүйцэж ирэв. Тэр Джессиг буудж өгөхгүй байхыг ятгаж буцаж очихыг уриалсан ч
Джесси сонсоход одоохондоо бэлэн биш байлаа. Эргэн тойрны хартал модны зохион дээр зээлсэн зүйлс анзаарагдлаа. Джесси энд байсан гэсэн үгс холтос дээр сэлгцэн байв. Сонирхсан тэр тухайн газрыг хайж эхлэн эцэст нь газрын доор нуугдсан жижиг хайрцгийг оллоо. Түүнийг нээхэд огт төсөөлөг үзүүл гарч ирэв. Дотор нь Эмилитэй холбоотой дурсгалын зүйлс. Тухайлах юм бол Эмили охиндоо Джессигийн нэрийг өгсөн гэх баримтайлаа. Яг тэр үед Джесси өөрөө буруутай байснаа ухаарлаа. Эмили түнд санаа тавихаа хизээч болоогүй байж том болсон ч гэсэн тэр өөрийн хүүхэд насны маш их утгатай байсан тоглоомыг санан дурсдаг хിവэрэл байж. Яг тэр үед Вуди, Баз, цансрын рейнжрууд, Смарти болон бусад нь эцэст нь ирлээ. Түүний төлөө бүгд цугларахыг харах нь Джессид ганцаараа биш гэдгийг санууллаа. Сэтгэлэн сэргсэн тэр Бонниоос бууж өгөхгүй байхаар шийдлээ. Тоглоомууд анхны зорилтоо буцаж орон Боннид Блейтэй найз болоход нь туслахаар болов. Боломжит шийдлүүдийг ярилцаж байхдаа Джесси гинэд шин төлгөө оллоо. Смартигийн тусламжтайгаар тэд Лили Падтай холбогдож чадлаа. Тэгэхэд л тэд Лили Пад Бонниг хаяж болсон бүх зүйл буруутай мэд санагдсан учраас хангамжийн хайрцагт өөрийгөө хийснийг мэдлээ. Түүнийг олохыг хүссэн баг Снабигаас хангамжийн машин хаашаа чиглэж байгааг хянаж өгөхийг хүслээ. Машин хаашаа явааг харуулсан зургийг хүлээн авмагцаа тэд шууд л араас нь хөдлөв. Морин ашиглан тэд ачааны машины араас хурдлан эцэст нь гүйцэж очив. Тэд Лили Падыг олоход тэр ахиад нэг боломж авах эрхтэй гэдэгт итгэхээс бас л татгалзав. Аимшигтай буруутайгаа мэдэрсэн тэр үннийг хүлээв. Боннигийн хүлээн авсан гомдолтой мессежүүд үндэ найзуудаас нь ирээгүй байж Лили Пад өөрөө тэдгэрийг зохиосон байв. Тэр Бонниг өөрийг нь гомдоож магадгүй хүмүүсээс хол байлгаж тусалж байна гэж бодсон ч оронд нь бүх зүйлийг дордуулчих. Джесси түүнийг буруутгахын оронд алдаа хин нэгнийг мөнхөд тодорхойлдоггүй гэж тайлбарлав. Тэр Лили Падад бүх зүйлийг зөв болгох боломж одоо ч байгаа гэж хэллээ. Джессигээ өөрт нь итгэх итгэлд зоригдсон Лили Пад туслахаар зөвшөөрөв. Тэр сансрын рейнжруудын далав чигийг дэвчгүүлж хангамжийн ачааны машинаас орохтон тослов. Бүгдээрээ эргэн нэгдснээр тэд Лили Падыг Боннид буцааж өгөх мөн түүний технологиг ашиглан Бонни Блей хоёрыг эргэн холбоход туслах стратеги боловсрууллаа. Яг энэ үеэр Баз эцэст нь хайж байсан цариг олж тооцооч баршгүй олон сургуулилд бүтлгүүцсэн орлогуудын дараа тэр эцэст нь Джесси цэдэглээ нээж хэлв. Энэ агшинг баяр баясгалан тэмдэглэл дээр өгтөн авлаа. Турба кино сувгтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.